За 72 км/цагийн хурдтай вагонд сууж явсан зорчигч эсрэг чиглэлд ирж яваа ийм урттай галт тэрэг 5 секундэд зүрхийг ажигласан гэж байгаа. За тэрний өсөг юм бэ гэхээр нэг ийм галт тэрэг ийшээ чиглэлдээ явж байгаа. За 72 км/цагийн хурдтай тийм үү? 72 км/цагийн хурдтай вагонд сууж явсан зорчигч. За тэр зорчигч нь хаана байх нь юус ямар ч хамаахгүй. За энэ сууж байгаа гэж үзье. Энэ зорчигч эсрэг чиглэлд ирж яваа. За ийм 150 метрийн урттай галт тэрэг 5 секундэд зүрхийг ажигласан гэж. 5 секундэд зүрхийг ажигласан. За тэр нь юу гэсэн үг юм гэхлээр за одоо харъя. За энэ хүүхэд энэ галт тэргийг яах нь хажуугаар нь 5 секундэд зүрхийг ажиглана гэдэг чинь юу гэсэн гэхээр энэ галт тэргийг энэ хүүхдийн харалтаа ирэхэд энэ хүүхэд яах нь хажууд галт тэрэг ирсэн байна гэд хугацаагаа харах хэрэгтэй байхгүй юу? Яг энэ хүүхдийн харалтаа тийм үү? Хүүхдийн харалтаа ирэхэд хугацаа эхэллээ. Энд ирэхэд хугацаа дуусна гэсэн үг. Хүүхд өнгөрөхөнгүүт яах нь хугацаа дуусна. Тэгэхээр хугацаа хаанаас эхлэх гэхээр энд ирэхэд хугацаа эхлээд энд ирэхэд хугацаа дуусчихна гэсэн үг. За түр ингэж зурчээ. Тэнгүүд хугацаа хаана эхэлсэн бэ гэхээр энд эхэлсэн. Тийм үү? За тэнгүүд эндээс ингээ хүүхэд яг энэ чиглэлд ингээ харж байгаа учраас тийм ээ. За энэ галт тэрэгний хамгийн уртлын дуугыг дахиад харъя. Энэ хамгийн уртлын дууг энд ирэхэд яах нь галт тэрэг яг одоо юу гэдэг өөдөөс нь ирж байгаа галт тэрэгний яг хамард нь яах нь хүүхдийн харалтаа ирэхэд хугацааг эхлүүлээд галт тэрэг яах нь өнгөрөөд хамгийн сүүлийн хэсэг нь яах нь хүүхдийн харалтаа ирэхэд хугацаа дуусах ёстой. Тэгэхээр юу гэсэн юм хэрэг дугуй энэ цэгээс энэ цэг дээр ирэхэд яах нь хугацаа дуусаад ийн гэсэн үг тийм ээ. Тэгэхээр эндээс юу гэж хэлэх гээд байна вэ гэхлээр дугуй эндээс энэ хүртэл явж гинэ гэдэг бол ямар замыг туулаад байгаа юм бэ? Гэхлээр энэ нөгөө нэг 150 м замыг яах нь туулаад байна гэсэн үг. Өөрөөр хэлбэл энэ дугуй энэ цэгээс эхлээд энэ цэг дээр ирсэн. Эндээс энэ хүртэл явсан. Тэнгүүд зам нь болохоор туулсан зам нь болохоор 150 м. За тэгвэл 150 м замыг 5 секундэд яах нь зөрж өнгөрсөн тий? Хугацаа нь 5 секундэд өнгөрсөн гэдгийг ажигласан. Тэгвэл бид нар хурдыг олж чадна. Хурдыг олохдоо 150 м замыг 5 секундэд өнгөрдөг юм бол 150-ыг 5 хуваагаад өгөхөөр 30 тийм үү? 150 чинь 1 м байсан. Энэний чинь 1 секунд байсан. Тэгвэл метрийг хуваах секунд. Секундэд 30 м-ийн хурдтайгаар зөрж өнгөрсөн гэсэн үг. Ер нь хоёр галт тэрэг. Гэтэл нэг галт тэрэг нь баруун тишээ, нөгөө галт тэрэг нь зүүн тишээ өөдөөсөө явсан. Өөдөөсөө явж байгаа тохиолдолд маш хурдан өнгөрдөг тийм үү? Яагаад маш хурдан өнгөрдөг гэхээр хурдууд нь нэмэгддэг учраас маш хурдан өнгөрдөг. Эсрэг чиглэлд явж байгаа ер нь бол бүх хөдөлгөөнүүд яах нь одоо жишээ нь нэг нь ийшээ чиглээд нөгөөх нь тийм үү? Ийшээ чиглэлдэж байгаа. Эсрэг чиглэлд явж л байгаа бол хурднууд нэмэгддэг. Энэ B1, энэ B2 гэж хоёр өөр хурд нэмэгддэг. Хэрвээ ижил чиглэлд явж байгаа тохиолдолд нэг нь ийшээ яваад нөгөөх нь ийшээ явж байгаа тохиолдолд одоо энэ нөгөө нэг өмнөх жишээгээр л хөөцөлдөж байна тийм үү? Хөөцөлдөх хөдөлгөөн. Эсвэл холдох хөдөлгөөн ч юм уу тий. Ижил чиглэлд явж байгаа тохиолдолд хурднууд болохоор хасагдж исэн. Ижил чиглэлд явж байгаа хурд хасагдах юм байна. Эсрэг чиглэлд явж байгаа тохиолдолд хурд нэмэгдэх юм байна. За энэ дээр бас ямар байж болох вэ гэхээр нэг нь нийшээгээ нөгөөх нь яах нь ийшээ чиглэлтэй бас байж болно. Тийм ээ? Энэ дээр мөн адил хурд нэмэгдэнэ. Чиглэл эсрэг л учраас яах нь хурд нэмэгддэг байх нь шүү дээ, тийм ээ? Доотлын жишээн дээр болохоор нэг нь нийшээ яваад нөгөөх нь мөн адил яах нь ийшээ чиглэлтэй, ижилхэн чиглэлтэй байгаа бол хурд хасагдана. За тэгэхээр манай хоёр хөдөлгөөн чинь болохоор нэг нь нийшээ чиглэлтэй, тийм ээ? Нөгөө галт тэрэг нь болохоор ийшээ чиглэлтэй. Хоёр өөр чиглэлд, эсрэг чиглэлд хөдөлж байсан учраас хурд яах нь нэмэгдэх ёстой гэж яриад байна, тийм ээ? Хурд нэмэгдэнэ. Тэгэхээр нэгнийх нь хурд болохоор 72 км/цаг, нөгөөтгийнх нь хурд болохоор хэд юм мэддэхгүй байна.
Тэгэхээр 72 км цаг дээр нэмэх нь эсрэг галт тэрэгний хурдыг x гिचх юм бол x км цаг гिचх юм бол x-ийг нэмэнгүүт яах нь 30 гарах хэрэгтэй. Гэхдээ манай дээр бол 30 м/сек агаад байгаа юм байна шүү дээ, тийм ээ. Тэгэхээр 30 м/сек-ийнхаа бүгдээрээ км цаг руу шилжүүлж болно. Эсвэл 72 км цагийгаа яах нь м/сек руугаа шилжүүлж болно гэсэн үг. За тэгэхээр бүгдээрээ 30 м/сек-ийг шилжүүлэх гэж үзье. За 30 м/сек. 30 м/сек чинь энэ зураас чинь хуваах тэмдэг гэсэн үг тийм ээ. Ингэж өчөж болно. Тэгэхээр 30 м-ийг хуваах нь 1 секунд. Өөрөөр хэлбэл 1 секундэд 30 м замыг явнаа гэсэн үг. Тэгэхээр метрийг километр болгохын тулд 30-ыг яах нь 1000 хуваах хэрэгтэй. 30-ыг 1000 хуваана. 30-ыг 1000 хуваахаар километр болно. Энэ маань километр болчих. Секундыг яавал цаг болдгийм бэ гэхээр секундыг 3600 хуваавал цаг болдог. Тэгэхээр энийг 3600 хуваа гэдэг чинь 3600-аар үржүүлээ гэсэн үг. Тэгэхээр эндээс би юу гэж хэлэх вэ гэхээр 30-ыг үржих нь. Үндсэндээ 30 гэдэг тоог яачж гэнэ үү гэхээр би сая 3600-д үржүүлээд 1000 хуваанаа л гэсэн үг юм байна. Гэтэл 3600-д үржүүлээд 1000 хуваа гэдэг чинь 3600-г 1000 хуваах юм бол 3.6 тийм үү? Тэгэхээр 3.6-аар үржүүлээд өгчих юм бол юу байдаг байх нүхээр километр цаг болдог байх нь. Тэгэхээр энийг энд үржүүлэхээр 108 км цаг. Тийм ээ? Дахиад хэлье. Метрийг 1000 хуваасан. Тэнгүүд энэ маань километр болчихж байгаа. Метрийг 1000 хуваасан. Энэ километр боллоо. Секундыг 3600 хуваасан. Энэ маань цаг боллоо. Тэгэнгүүт үндсэндээ 30-ыг би 3600 хуваагаад 3600-д үржүүлээд 1000 хуваа гэдэг бол 3.6-д үржүүлэх гэсэн үг юм байна. Тэгвэл 3.6-д үржүүлэхлээр 108 км цаг болох нэ. Тэгвэл эн чинь 108 км цаг юм байна. Тэгвэл 108 км цагаас 72 км цагийг хасаад өглөөр 36 км цаг. Энэ бол манай яах нь x буюу энэ хоёр дахь гал тэрэг ямар хурдтай явсан бэ гэхээр 36 км цагийн хурдтай явсан байх нэ.